Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө дугаараа дахиад та бүхэнтэйгээ иргэн уулзч байгаадаа баяртай байна. Дахиад ойрын үед маш завгүй байлаа. Олон зүйл амжуулж байна. За сүүлийн үед юу хийснээсээ сонирхуулъя гэвэл би өнөөдөр жишээлбэл энд байдаг телевизийн одоо сар болгоно тэгээд спортын буюу тасгалын одоо ийм хөтөлбөр явуулагддаг тэмцээнд оролцож өнөөдөр телевизийн бичлэгэд оролцож үзлээ. Бас сонирхолтой байдгийм байна. Бас сурч авахаар мэдүүрчтэй зүйлүүд байдгийм байна. Юун дээр анхаарах уу гэдгийг одоо тэгээд миний хийж байгаа бичлэгийг бодвол хамаагүй профессионал байдгийм байна. Тэгээд техник бас зөвхөн өөрөө бичих биш ингээд өөрөө сууж яриандаа бэлдээд хүмүүсээр бас ингээд бичүүлэх бол нэлээд тав тухтай айтайхан байдаг юм байна. Бас тэрийг мэдчих авлаа. За тэгээд дараа нь бас өөр ямар ажил хийж байгаа гэхлээр би ном бичсэн. Тэгээд бичсэн ном маань ерөнхийдөө ноороглоод одоо дуусж байгаа. Одоо надад бол нэг хянан тохиолдуулах ажил үлдсэн. Тэгээд хяналт буюу редакцлах ажил маань хэрвээ хийгдээ дуусвал хэвлэлтэнд өгөхөд бэлэн болж байгаа. За тэгээд энэ номонд юу багтаасан бэ гэхлээр хамгийн түрүүнд би эхлээд ямар сэдвээр бичих вэ гэдэг дээр маш их бодож эргэлзэж байсан. Тэгээд нөхрийнхөө зөвлснөөр би яг өөрийнхөө амьдралын талаар л бичсэн. Яг яаж Германд ирээд амьдралд Германд ирэхэд төсөөснөөс ямар байсан, туулсан амьдрал маань ямар байсан, ямар бэрхшээлүүд тулгарсан, ямар зүйл тэнцэнээс суралцсан гэх мэт те. Тэр өөртөө тохиолдсон яг бодит зүйлээ би яг бичсэн. Эхлээд тэрийгээ би болохоор эхлээд хүүхдүүдтэй бичиж үлдээ гэж бодож байсан. Хизээ нэгэн цагт хүүхдүүд маань яг ингээд удам судраа бас судлаад хайгаад ирвэл яаж яг ингээд энэ байдал үүсч вэ гэдгээ хайж эхлэх байх гэж бодоод би хүүхдүүдэд зориулж эхлээд бичсэн. Гэхдээ нөхрийнхөө зөвлснөөр энэ зүйлийн талаар хүмүүс маш их мэдмээр байгаа. Энэ зүйл сонирхолтой гэдгийг бодолцож үзээд эхний хэсэгт нь би өөрийнхөө яг бодит байдлын талаар өөрийнхөө туршлагуудын талаар бичсэн байгаа. Номондоо бас би одоо өөрийнхөө хүүхдүүдийг хүмүүжүүлэх аргыг мөн эрүүл хүүхэд яаж өсгөх үү те, жирэмслэлтээс эхлээд юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар бас багасгах тусгаж өгсөн. Хэрвээ яг тэр талаар сонирхож ивэл зөвхөн тэрний талаар ном бичих бас сонирхол байгаа. Гэхдээ хэр олон хүн сонирхож уншихыг мэдэхгүй болохоор ерөнхийдөө өөрийнхөө мэддэг зүйлээс багцлаад оруулсан байгаа. За тэгээд төгсгөл хэсэгт нь болохоор одоо сувг дээр ажиглалт хийгээд миний сувг дээр болохоор янз бүрийн одоо гоо сайхан, бясалгал, дасгал, аялал гэх ер нь янз бүрийн одоо хүмүүстэйс ярьцлага гэд янз бүрийн сэдвүүд байгаа. Тэнцэнээс хамгийн их хүмүүс юу сонирхож байна гэдгийг харж үзэж байгаад бясалгал байна гэдгийг хараад тэгэхээр нийгэмдний хэрэгцээ юу байна гэдгийг те, нийгэмд хүмүүст юу тулгамдаад хэрэгцээ байгааг анхаарч үзсний үүдэнд бясалгал гэдэг зүйлийн талаар номныхоо төгсгөл хэсэгт бичсэн байгаа. За би тэгээд энэ сүүлийн хугацаанд маш их ном уншсан. Та бүхэн миний бичлэгийг үзсэн болвол анзаарсан бах. Би бүр машинд сууж ажил руугаа явах болоод автобусан сууж ном уншдаг болсон. Тэгээд заавал гарвал ном уншиж байгаа. Тэгээд маш их ном уншиж судалж мөн өөрөө бас хийж үзсэн бяцлаглуудынхаа нийлүүлээд яг бодит байдал дээр хүмүүс яг яаж хийвэл ингээд үр дүнтэй ингээд хөрсөн дээр буухаар байна вэ гэдэг талаас нь энэ номондоо бяцлаглалын талаар бичсэн байгаа. Тэгээд бяцлаглалын талаар сонирхдаг хүмүүс, бяцлаглал дуртай хүмүүс те хийж үзье гэсэн хүмүүс байвал миний номыг авч сонирхож үзээрэй. Тэгээд мөн бас залуучуудаа гадаадд гарахад юу тулгамддаг те, эсвэл өөр
улсын хүнтэй гэр бүл болоход ямар асуудлууд тулгарх боломжтой, түүнийг яаж даван гарах уу? Энэ бол үнэхээр амьдрал дээр тохиолддог асуудлууд. Өмнө нь бол маш их эргэлзээтэй байдаг, маш их айдастай, яг яахаа мэдэхгүй байдаг. Тэгээд яг энэ бодит байдал дээр тулгуурласан туршлагуудыг та бүхэн хэрвээ уншиж үзээд өөрсдөө бас авах гэх ухаанаар хандвал хэрэгтэй юм болов уу гэж бодсон үүднээс бичсэн байгаа. За тэгээд номоо гарахаар та бүхэнд би удахгүй мэдэгдэнэ. Тэгэхээр та бүхэн худалдаж аваарай. За тэгээд би номныхоо үнийг бол нэг өндөр зарлахгүй. Яагаад гэвэл би зөвхөн одоо хэвлэлтэнд өгөөд гарсан зардлаа нөхөж авч ивэл надад ашиг бол эхний ээлжинд би ерөөсө харахгүй. Яагаад гэвэл би сувгтаач тэр бичиж байгаа номдооч тэр гол нь би өөртөө байгаа зүйлийг, өөрийнхөө чадах зүйлийг бусдад яаж хүргэх вэ гэдэг үүднээс хийдэг учраас би тэнд ашиг харахгүй. Тийм учраас номны маань өвн маш бага байх болно. Тийм учраас та бүхэн олон хүнд хүртээмжтэй, олон хүн худалдаж аваад, олон хүн тэрийг ширээний ном биш юмаа гэхэд ямар ч байсан уншиж үзээ дотроос нь хэрэгтэй зүйлээ аваасаа гэдэг үүднээс номныхоо хүртээмжийг олон байлгахын тулд үнийг бага гарганаа. За тэгээд та бүхэн миний сувгийг дагаарай. Тэгээд хизээ ном хэвлэгдэж гарах нь уу тий? Тэр үед нь би зарлаад та бүхэн сквал бол надтай холбогдоод авч болно. Тэгээд би энэ зун одоо Монголд очихдоо номоо хэвлүүлнэ гэж бодож байгаа. Тэгээд миний бас нэг хүсэл байна. Хэрвээ амжвал би номын нээлт хийн. Тэгвэл би бас та бүхэндээ зарлаад номын нээлтэн дээр мань та бүхэн бас ирээрээ. Тэгээд номын нээлт хийх үгүйг одоохондоо би бол яг сайн ихтэй хэлж чадахгүй байна. Тийм учраас яг тов гарвал би та бүхэндээ зарлая. Тэгээд сувгийн маань даган үздэг. Тэгээд сувгаас минь бас мэдээлэл бас хэрэгтэй зүйл авч чаддаг бол энэ бүхэнд би маш их баяртай байх болно. За тэгээд та бүхэн намайг дэмждэгт маш их баярлалаа. Тэгээд энэ доор бас коммент үлдээгээрэй. Та бүхэн юуны талаар бичлэг үзмээр байна. Эсвэл бол юуны талаар ном бичвэл сонирхолтой байх уу та бүхэнд. Одоо жишээлбэл би бас нэлийн бас янз янзын туршиж үзэж байгаа л да. Яг зах тухаас нь та бүхэнд сонирхуулъя. Хэрвээ энэ бүхэн та нарт сонирхолтой санагдвал энэ талаар би та бүхэн цаашдаа бичлэг оруулж болно, ном бичиж болно. За жишээлбэл энд ургамлын харшилтай маш их хүмүүс байдаг тий. Одоо Монголд ч бас их болсон. Тэгэл им уудаг тэр имэндээ одоо бүр ингээд бүр хоол юм болцсон юм шиг өдөр болгон уудаг, дасцсан байдаг. Тэрийг одоо ямар аргаар им биш те яг энэ имчилгээний тэр гол суурийг олж имчилдэг тийм бүтээгдэхүүн биш, ерөнхийдөө бол байгалийн гаралтай зүйл энэ Германд байдаг. Хаашлын эмгүүгээр те уул суурийг яг олж ангааж болох вэ гэдэг талаар би судалж бас өөрөө туршиж үзэж байгаа. Тэгээд энэ талаар бас та бүхэн мэдээлэл оруулж болно. Та бүхэн жишээлбэл мэддэг болов бидний одоо хоол хүнсэнд жишээлбэл хөхөр гэдэг зүйл маш бага болсон. Одоо яагаад гэвэл бидний энэ хөрс тарьж байгаа энэ ургамал ногоогоо тарьж байгаа хөрс маань айгүй шимгүү болсон. Яагаад гэвэл бид хөрс рүүгээ маш их химийн бодис, маш их хог хаягдл хайж байгаа. Тийм учраас эргээд бидний энэ хоол хүнсээ болгож авч байгаа хөрс маань эргээд бидний өмнө авдаг байсан одоо бодисууд маань байха болчихсон. Одоо жишээлбэл Германд хөхөр гэдэг юм байха болцсон. Хөхрийг хүн өөрөө үйлдвэрлэж чадахгүй, хоол хүнсээс авч чадахгүй бол нэмэлтээс авахаас аргагүй. Хэрвээ та хөхөр хэрэглэхгүй бол таны хөхөр гэдэг бол хүний биед байдаг улаан цусны хэмжээ, мөн төмрийн хэмжээ тэднээс их хэмжээтэй байх хэрэгтэй. Бид нар одоо хүний биед төмөр хэрэгтэй, Д витамин хэрэгтэй гэдгийг мэддэг мөртөө хөхөр хэрэгтэй гэдгийг бүр мартчихсан. Одоо тийм зүйлийн талаар би бас судалж байна. Тэгээд мөн одоо бүхэл одоо бидний өвчний гол суурь
энэ ходоод гидсний ашигтай бактери доктортой байдлаас үүсдэг юм аа. Тэгээ бүхэл төрлийн одоо өвчин бол цусны бохирдол, цусны өвчин юм аа. Тэрийгээ бид нэр өөр янзаар нэрлээд байгаамаа. Одоо сахарын өвчин ч үгүй юм уу, элэгний өвчин ч үгүй. Тэд нар бүгдөө цусны бохирдлоос бидний цус яг тэр эргэтэндээ хэрэгтэй зүйлээ түгээж чадахгүй байгаагаас үүсдэг юм аа. За тэгээд энийг яаж одоо эмчлэх үү те, яг тэр улс суурь нь юу байна гэдгийг бас тэрний талаар судалж байна. Бас целлюлит гэдэг галт уулын чулуунаас гаргаж авдаг тэр минералаар бас яаж детокс хийх үү те. Одоо бидний хэрэгжилж байгаа хүнсний усанд жишээлбэл янз бүрийн эмийн бодисын үлдэгдэл, гормонууд, мөн салимон гэх бактери, вирус бүхтэн бид нар тоолж барахгүй айгүй их бактери бидний ходоодонд орж болохгүй зүйлүүд зөндөө их байдаг. Бид нэр тэгээд тэрийг шүүхгүй хэрэгэлдэг. Тэгээ мөн бидний бас хүнсээр дамжиж одоо бидний ходоод гидсэнд ордог. Бидний ходоод гидс буюу бидний бид байгаа зүйлийг яаж тэр целлюлит гэдэг зүйлээр байгалийн минералаар те яаж бид нар ходоод гидсээ докторжуулж, яаж арьс үссээ сайхан байлгах уу, яаж бид нар эрүүл байх уу гэдэг талаар бас судалж байна. Тэгээд би өөрөө ч гэсэн бас одоо ингээд ус унаад эхэлсэн. Би өөрөө ч гэсэн эрүүл мэндээ анхаардаг, хоолндоо анхаардаг ч гэсэн одоо энэ орчны байдлаас болоод те одоо бид нар өдөр тутамдаа орчны бохирдол болж байна. Идэж ууж байгаа хүнс, стресс гэмэхэд асар олон зүйлээс бид нэр эрүүл мэнд шалтгаалж байгаа. За тэгээд энээс болоод бид нар яагаад ингээд өвчлөөд байгаа юм те, тэдний талаар судалж байна. Тэгээд би бол одоо ингээд бараг 40 хүрж байгаа гэхэд нэгч цагаан ус байхгүй, цагаан ус гарч ихсэн тэр цагаан усээ би яаж буцааж ингээд ургалтын багасгаа гэдэг талаар бас ярьж болж байна. Жишээлбэл би сонгины хальсаар чанаад тэгээд үсээ угаадаг гэх мэт. Яг ингээд суугаад яривал маш олон зүйлийн талаар ярьж болохоор байна. Гэхдээ энэ олон зүйлийг те би зөвхөн ингээд хэдэн минутын бичлэгээр хүргэнэ гэдэг бол заримдаа айгүй богинохон байдаг, боломжгүй зүйл байдаг. Тийм учраас би ном бичье гэсэн санаа надад төрсөн. Номон дээр бол та яг жинхэнэ энэ агуулгыг ингээд детальчлаад яг утга учирыг гаргаад ингээд бичиж болно. Тийм учраас та бүхэн ямар ном, ямар мэдээлэл жишээлбэл юуны талаар нэн хэрэгцээтэй байгаа вэ гэдэг талаар та бүхэн энэ бичлэгийн доор бичиж үлдээгээрэй. Тэгвэл би бас уншаад та бүхэндээ харилцан ярилцаад тусалж болох юм аа. За тэгээд хүн болгоно суралцаж яваа хүмүүс хүн хөвтлээл бид нар суралцсан, та ч гэсэн суралцаж яваа, би ч гэсэн суралцаж яваа. Тийм учраас хин хиндээ тустай, хин хиндээ мэдээлэлээ солилцоод гол нь үнэн бодиттой зүйл дээр тулгуурлаад нэг нэгэндээ туслахыг би хүсдэг. Тийм учраас та миний сувгийг дагаад надтай бас харилцан ярилцаад зөвлөдөөд хин хиндээ мэддэг чаддаг зүйлээ солилцоод явахыг хүсэж байна. За тэгээд энэ хүртэл сонсож үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.